Захим технологи хиймэл оюуны салбарын мэдээллээр гадаад мэдээний тоомыг хөрвүүлж байна. Өнгөрсөн оны ихэр Хятадын DeepSeek компани хөгжүүлсэн хиймэл оюуны модель нь дэлхийн зах зээлд ихэнх хэмжээний зочрол үүсгэж байсан билээ. Тэгвэл үүнтэй төстэй нэгэн явдал энэ 7 хоног тохиолдлоо. Бээжин хотод төстэй ZTI стартап компани хөгжүүлсэн GLM 5.2 модель нь үн адил шуугиан дэгдээгээд байна. Өнгөрсөн сард худалдаанд гарсан тус модель нь код бичих болон даалгавар бие даан гүйцэтгэх чадвараараа Америкийн нэгдсэн улсын тэргүүлэгч компаниуд бүтээгдэхүүнүүдэд өрсөлдөх хэмжээнд хүрсэн байна. Мөн өртгийн хувьд хэд дахин хямд байгаа нь барууны технологийн салбарынхны сонирхлыг асар ихээр татж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хиймэл оюун ухааны асуудлыг эрхэлсэн зөвлөх асан Дэвидийн мэдээлснээр GLM 5.2 модель нь Anthropic компани Cloud Opus 4.8 болон OpenAI компани GPT 5.5 загваруудтай бараг ижил түвшинд ажиллаж байгаа. Мөн барууны орнуудын зохицуулт хэд тодорхойгүй байгаа нь Америкийн компаниудын хөгжлийг сааруулж буг тэрээр анхааруулсан байна. GLM 5.2 модель нь Америкийн нэгдсэн улсын хязгаарлалт бүхий хиймэл оюуны модельүүдийн өртгөөс даруй 6 дахин хямд үнээр вебсайт болон аппликейшн хөгжүүлэх боломжийг олгож байна. Үүнээс шалтгаалan OpenRouter платформ дээрх хэрэглээгээрээ Anthropic компани загваруудыг хэдийн давж эхэлжээ. ZTI компаниг үндэслэгч Tang Jie эх оны эхний удирдал гэхэд Anthropic компани хамгийн сүүлийн үеийн Fable модельтэй дүүцгүүц системийг гаргаж чадна гэдгээ Elon Musk-тай сошиал сүлжээнд харилцахдаа итгэлтэйгээр мэдгдсэн байна. Энэхүү нээлттэй их бүхий Хятадын хиймэл оюуны модельийг ямар нэгэн нарийн тохируулах шаардахгүйгээр шууд ашиглаж болдог. Ийм ч учраас барууны стартапууд болон жижиг дунд үйлдвэрлэгчдийг өөртөө татаж байна. Эсэдий ч барууны томоохон аж ахуйн нэгжүүд ялангуяа банк санхүү, кибер аюулгүй байдал зэрэг хатуу зохицуулалттай салбарынхан мэдээллийн аюулгүй байдлын үүднээс Хятадын модельүүдийг өөрсдийн системд нэвтрүүлэхээс татгалзах хандлагатай хэвээрээ байна. Rand ашигын бус байгууллагын судалгаагаар Хятадын хиймэл оюун ухааны модельүүдийн дэлхийн зах зээлд эзлэх хувь өнгөрсөн оны 1-р сард ердөө 3% байсан бол 2 сарын дотор 13% болж огцом нэмэгджээ. Энэ үйл явц нь гол төлөв хөгжиж буй орнууд болон Бээжинтэй эдийн засгийн нэгт холбоотой улсуудад түлхүүр ажиглагдж байна.